Халдвар төвчин судлалын үндэсний төвийн эрчим тэмчилгээний тасагт Улаанбурхны халдвараар өвдсөн 5 хүүхэд эмчилж байна. 10-аас 15 насныхан энэ халдвараар өвдөх нь нэмэгдсэн байна. За учир нь тэдний бага насндаа хийлгэсэн вакцины дархлаас суларсан тул дахин Улаанбурхны халдвараас сэргийлэх вакциныг хийлгэх шаардлагатай болжээ. Улаанбурхны эсрэг 2 тонн вакцин хийлгэсэн хүн 97%, 1 тонн вакцин хийлгэсэн хүн 93% халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой эмч хаул дүүргийн 3 дугаар хорооны өрхийн эмч Солонгоо тайлбарллаа. Улаанбурхны халдвараас сэргийлэх вакцин нь 10 жилийн хугацаанд вирусын эсрэг үйлчлэх дархлаажуулалттай байдаг. Иймээс хүүхэд 10-аас 15 наснда Улаанбурхны халдвар авах эрсдэл нь нэмэгддэг байна. Өнгөрсөн оны хувьд 10-аас 14 насны 4994 хүүхэд халдвараар өвдсөн байна. Мөн 0-оос 4 насны 2228, за 5-аас 9 насны 1698 хүүхэд Улаанбурхнаар өвдсөн үзүүлэлттэй байна. Сая бол ерөнхийдөө нөгөө 6 сард ингээд ерөнхий тушаал гараад 0-оос 5 нас болон 10-аас 15 насны одоо хамрагдаагүй хүүхдүүдийг дахин ийм нэмэлт вакцин хамрагдуулахаар ингэж хэлгээж байгаа гэсэн. Вакцины яг нөгөө нэг идэвхтэй хугацаа нь бол ерөнхийдөө 10 жилээр явдаг. 10 жил одоо яг дархлаа ингэж барьж явдаг гэсэн үг. Нэгдүгээр тунгийн хийлгчээд хоёрдугаар тунгаа хийлгээгүй болох юм бол тэр одоо Улаанбурхнаар өвдөх эрсдэлтэй гэсэн. Тэгжиж хоёр тунгаа би бүгднийг авч ийж Улаанбурхнаар эрсдэл одоо өвдөхгүйгээр бас ингэж одоо хичнээн өвдсөн ч гэсэн өндөрлөхгүй гэсэн үг байхгүй. Би ер нь хийлгэх нь зөв гэж боддог. Яг гэвэл тэр улс орон даяар хийлгийгээд яриад сурталчлаад бидний баг багц ч гэсэн хүүхдүүдэд хийлгэл гэдэг байсан. Бид залуу байхдаа хүүхдүүдэд хийлгээл явж ирсэн. Тэгэхээр хийлгэл зөв байх. Яг гэвэл дараа нь ямар нэгэн тэр одоо өвчний дусаа сандарч яснаас вакцинтай хүүхэд арай хөнгөн тусдаг байх гэж боддгоо. Амар болсон шүү дээ. Юуныхын дагуу вакцин хийлгэх хэрэгтэй. Эрсдэл байгаа гэж одоо мэргэжлийн байгууллага тогтоогоод тэгээд төлөвлөлөөд явуулж хахад одоо тэр үнд хамрагдaltaгүй яах вэ? Улаанбурхны вакцин ч олон жил хийгдсэн, шалгагдсан. Ковидын вакцинтай адилхан ч бас болохгүй. Бүгдийг хамруулсан хүүхдүүдэд. Хамруулсан их зүйтэй л болоо гэж бодож байна. Нөгөө хүүхдүүд чинь сургууль цэцэрлэг дээр янз бүрийн өвчөө халдах нөхцөл айгүй өндөр байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бол хамруулсан дээр байхаа л гэж байна. Бүгдийг хэлсэн байгаа. Угаасаа нөгөө цэцэрлэг сургуулиас нь ч гэсэн шаардчихлаа л дээ. Одоо вакцинд хамрагдсан хүүхдүүдийг аавна гэдэг одоо багшнараас ч гэсэн тийм шаардлага тавьж байна. Тэрийг бас би зөв л гэж бодож байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 194 улс орон энэхүү вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрт ашиглаж байна. Вакцин нэвтрэхээс өмнө дэлхийд дахинд жил бүр 30 сая орчим хүн Улаанбурхан өвчнөөр өвчилж 2 сая гаруй хүн насардаг байжээ. Харин вакцины өргөн хэрэглээний үр дүнд 2025 онд Улаанбурхан өвчний 10 сая тохиолдол 95 мянган нас оролт бүртгэгдсэн байна. Энэ нь Улаанбурхан өвчний өвчлөл 65%-аар, нас баралт 95%-аар буурсан үзүүлэлттэй байгааг халдвар төвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.